9 сар болсон. Шинэ сарын мэд үргэлж Niagara Falls буюу Niagara хүрхээр явах гэж байна. Тэгээд манай одоо шүний SF-ийн олон улсын оюутнууд бүгд цугтаа Niagara хүрхээр зугаалгаар явах гэж байгаа. Тэгээд өнөөдөр өдрийн юм ажил болно. Орой 8 гэж буцаад ирнэ. Тэгэхээр нэг 14 цагийн ажил хийх гэж байна. Тэгээд одоо явах гэж байна. Явах гэдэг сургуулийг хаалгах гэж байна. Тэгээд манай өдөр 6 цагийн үед манай нэмэр хүмүүс удаж байгаа шиг өнөөдөр Labor Day буюу ажилчдын өдөр гэж байд юм байлээ. Ажилчдын өдөр ингээд нэгтээ бүх сургууль одоо цэцэрлэг их сургуулиуд амардаг. За тэгээд ажилчдын өдрийн мэдрэг. Өнөөдрийн бичлэгтэй хамтаарай. Миний өмссөн хувцас гэвэл ийм энэ өмдөө өмссөн. Ягаад тэгэхээр энэ нөгөө хатгатай амар хурдан гэж бодоод ягаад тэгэхээр нөгөө хатгатай хурдан хувцас өмсөхгүй болвол бас норж магадгүй. За манай сургуулийн нэг өглөөд юм шүү. So hello, saya got negara hotel saja. Say hi. Call my. Tells me next to the I've been нөл орцгоо авах гээд тэгээ зогссон маань энэ гадаа манай ESF автобус бид сууж байгаа автобус байна. Тэгээ ингэж манай жим юм аваад нөл ороод тэгээ байж байна. Я бид тэр одоо бооч байна. Cool. Yeah, it's collaboration. They put in here. За энэ үед амар уртцоочтой байсан. Тэгээд доошоо баг дээшиг нь 200 м-ийн өндөрт ингээд баригдсан. Тэгээд доош харахад хүмүүс амар имжичг харагдаад мангар өндөрт амар сайн байсан. Тэгээд энэ дэвшлэндээ болохоор амар сайлаглаа. Тэгээд мик нөгөө жоохон онцгой мик авсан. Тэгээд нөгөө мик нь харжигнаад тэгээ албаар тэгээ voice over оруулж байгаа. Тэгээд одоо ингээд доошоо буугаад завиндаа суугаад эдрэг юм хэлж байгаа. Энэ үед л бол. Тэгээд тэрийн тайлбарлаж өгөө. Тэгээд доошоо харагдахаар ийм өндөр байна эдрэг тэр хүмүүс амар жижиг харагдаж байна эдрэг гэл нэг тийм хүл юм ярьж байгаа. Энэ болохоор тэр цааталт нь Канада, наадталт Америк гэд хидэлдэг зурвсын ингээд тайлбарлаж байгаа. Тэгээд за энэ бичлэгэндээ болохоор тэр бид зогсчихсон дээрээсээ лифтэнд бөөндөө суугаад доошоо ингээд лифтэрээ бөөндөө буугаад тэгээд завиндаа суугаад цаашаа явдаг. Ийм хэсэг байгаа. Тэгээд тэр хэсэг бичлэг байна. Guests with wheelchairs or strollers can use the ramp located to the left of the exit. Commander the Miss Boat Tour entrance is located at the bottom. Let's get it, bro. Yeah, Niagara. Yeah, ингээд аялал зэхийг хэлхэн дэм залуучуудаа. Энд одоо намайг яг юу гэж ярьж байгааг мэдж байгаа нэг ч яг улсаа ярьж байгаа бол. Окей. Тэгсэн ингээд бидэд завиндаа яг сууцгааж суух гээд алхах чинь. Тэгээд наадталт нь болохоор яг Америкийн тал нь болохоор ийм синхэр цов өмсөд, цааталтаа Канадад болохоор улаан цов өмсөд завиндаа суугаад аялд юм блэ. Тэгээд одоо ингээд завин болохоор 2 давхартай. Тэгээд бидэд 2 давхар л гарсан. Тэгээд 2 давхарт нь ингээд хүмүүсийн бөөндөө ингээд синхэр цовтойгоо ингээд нэгээрээ яг бүрхрээгийнхаа яг доор нь очиход
ингээ энэ зайвар сууцсан байгаа. Тэгээд бид дийшээ явахын тулд сургуулийнхаа одоо тэр юунда тэгээд авч явж байгаа одоо international students-ийнхаа байгууллага $60 өгсөн. Тэгээд тэрэндээ бүх үнэ нь багтцсан байсан. Тийм учраас би болохоор дээр байхдаа энэ үнэтэй болов уу болов гэж гайхаадсан. Тэгээд тэрэндээ багтцсан байсан айгуу гоёсан. Тэгээд энэ дээр болохоор юу тайлбарлаж байгаа вэ? Хойно нэгараа харагдчихээн. Тэгээд бид суучлаа гэдэргээл яг нэг тиймэрхүү юм ярьж байгаа. Жохоо парижгнадсан болохоор шууд voice over оруулчлаа. За энэ болохоор манай найзууд ингээд зураг мургаан нэг нэгээр даруулаад би бинтэйгээ жок хийгээл тэгэл явцгааж байгаа шүү. За энэ дээр болохоор яг тэр бид энэ бууж ирсэн цамхаг нь болохоор тэр дээр харагдчихээн. Тэгээ одоо болохоор яг хөдлөөд Нигарагийнхаа доор очих гоё явцгааж байна. Яг ингээд ортулж холдуулаад харуулаад л шүү. Яа тэгээ яалтчгүй бүр ингээ явангууд бүр яг нүдэрээ мэдрээд хараад ингээ явахад бүр амар сүртэй юм блэ. Дуу муун бүр нүрэглээл орж ирэл. Усан цацраад л зүгээр. Их сүртэй. Тэгэл хүмүүс бүүнд ингээл чихэлтэл хүн бол тасардгүй юм блэ. Бүр байнга юм блэ. За энэ дээр болохоор ингээд бүр ингээ ойртцсан бичлэг байна. За одоо ингээ дараагийнх дээр нь болохоор яг ингээд доор нь очичоод өөрийгөө хараад ингээд усан бүр ингээд наашаа цацарч орж ирээд амар салхитай бүр тэгээ нөгөө микцик бүр амар парчигнаад жон сонсоход таагүй юм болов уу ч шууд voice out зоо хэсгээ. За энэ дээр ингээд бэлцгаанж өгч байна. За тэр цаагуур нэг шовуунууд наагуур нэсэлтэй зүгээр гайхамшиг. За энэ хэсэгт бол ингээд хальт ингээд тэр хэсгийг өнгөрцөө одоо бүр яг оргил хэсэг рүү ингээд явж байгаа. Тэр нааталт нь өдөг нэг хүрхрээний хэсэг сая өнгөрсөн. Одоо болохоор бүр яг тулж очино. За ингээд яг харагдаж байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай хэсэг байсан. Ялцчгүй хүмүүс яагаад төсөж үзээд идэм бол гэж боддог байсан. Тэгээ яг очиж үзснийхэн дараа л яг энэ үед л амар ойлгосон. Тэгэхээр яг иймэрхүү юмнуудыг бол заавал үзэж явах хэрэгтэй юм билээ. Ер нь бол за энэ хүртэл ингээд босгоё да. За Нигарагаар завтаага зугаалаад доор нь очицоод тэгээ одоо тэнд очицоод одоо болохоор дээшээ өгсөөл яг Нигарагийн яг дээшлийн цэгдэр нэг ирсэн байна. Хүмүүс тэр дээшээ ингээд гардаг юм байна. Тэр доош ингээд уусаа байна. Янзээ за ер нь бол Америк болон Канадын хэл болохоор яг энэ гүүрээр хязгаарлагдаж байгаа. Тэн дээр Америк, Канада хоёрын туг байна. Тэгээ энд ингээ Америкийн хөлөг онгоцсон явдаг хөлөг онгоцсон. Тэнд Канадын хөлөг онгоцсон байж. Доллар. Тэр болохоор ингээд хэлийн зурвас байна. Сонирхолтой. Тэрнийх нь яг дээр нь бид гараад ирсэн ингээд хараа сууж байна. Ингээ нэг нэгээрээ зураг авахулаад явж цааж. Тэг би айгуу сонирхолтой газар ирсэн байна. Энэ яг Нигарагын нөгөө тал нь тэгээд энд хиний өсөө байгаа байх гэхээр Никола Теслагийн өсөө байна. Тэгээд тайлбар дээр очицгоо. 1856-аас 1943 өсөөг нь байсан байна. Амар том өсөөтэй юм байна. Хүмүүсийн хойно ингээд зураг авахтаа. За энэ болохоор юу ямар зав явж байгаа вэ гэхээр Канадын аялагчид явж байгаа. Бид Нигарагийн
шантны дэлгүүрт ороод ирсэн байна. Энэ гоё ягнууд байна. Цамцнууд байна. Энэ малгай байна. Энэ малгай нь одоо хэд гэж байна? Оо, Niagara Falls-ийн ном нь байна. Вау. За бид нэр явж байгаа Луна Айланд гэдэг гэсэн чинь ингэ цолон гарсан байна. Яг эндээс гоошоо гоож тийм. Хүмүүс 21 доллар төлөөд тэр доор очоод тэгээд ёо болох юм байлээ. Бид очоогүй. Дараа ирэл очноо. Ёо янзын цолон гарч марцлаа. Энд гой цолон гарсан байна. Nice. Oh. Тэгээд Niagara-гаас буццаа. Тэгээд буцчаад нэг Buffalo гэдэг хотод нь энэ Малт дээр 2 цаг дэлгүүрсээд амраахан тоол идэх мэдээд явж байгаа. Тэгээд одоо буцаад руугаа явна да. Тэгээ орой бараг 8 гэж очих. Тэгээ маргааш өглөө. Маргааш өглөө би нөгөө хэрийн дадлагт нэг өдрийн хэрийн дадлагт оюутнуудаа авчихсан. Тэгэхээр тэрэндээ очиод жоохон бэлтэж байгаа. Тэгээ унтна да. Жоохон ядарч шалаа. Гэтэл янз юм байлоо. Ой.